За Ороймонд ажил тарж байна. Ороймонд өнөөдөр чи хэдэн билээ? 2026 оны 3 дугаар сарын хэдэн билээ? Алээ та энэ сар ч одоо. За нэг юм хийж байна. За баяжгараа манайхаа. За Баянгол дүүргийн Ардчил намын хороонд Баянгол дүүргийн 4-р хорооноос нэр дэвшиж байна. Өөрөөр хэлэх юм бол Баянгол дүүргийн 4-р хороонд ажиллаж амьдардаг Ардчлыг дэмждэг Ардчил намын журмын нөхөд ахын дүүсээ. Гал голомтой мадрасан Баянгол дүүргээс Баянгол дүүргийн намын хороонд нэр дэвшиж байна. Тэг өнөөдөр хэдэн бэ ахын дөө? Өнөөдөр хэдэн бэ? 20 биз дээ. 3 дугаар сарын 20-ны өдөр. Маргааш 21-нд сайн байцгаана. Энэ дүүргийн бүртгэлийн гараа явж гин үгүй. Хей юм асуу. Хей. За Баянгол дүүрэгт 4-р хонд гişнээ иргэд амьдардаг юм байна. За ямар ч байсан Ардчил намын 300 гишүүн байна. Маргааш 21-нд өглөө 9 цагаас орой 19 цагийн хооронд санал өгнө. Тэгэхээр Баянгол дүүргийн одоо 4-р хороо гэдэг чинь одоо төмөр замын нэг архтай байр шүү дээ. Төмөр замын дээд сургуулийн урдлын архтай байраас чигээрээ явлаа, уруудлаа, төмөр замын удирдах хүрлээ, зам туллаа, замаас ийшээ явлаа. Ингээд Баянгол дүүргийн нөгөө нэг энэ юу шүү дээ, энд яадаг. Энүүгээр ингээд энэ ороо юм 4-р хооны угаасаа хаанаас хаа гэдгээ мэдчихэж байгаа. За би яагаад энэ 4-р хороонд Баянгол дүүргийн намын хороонд нэр дэвшиж байна гэвэл ойрын хэдэн жил манай Ардчил нам Баянгол дүүрэгт ялагдчихлаа. Сүүлдээ энэ дүүргийн Монгол Ардын намын Ориглын Ганбаатар тэргүүтэй нөхдүүдэд гевтэж өгдөг боллоо. Энэ дүүргийг Ардчлын салхи сэлжүүлж ялуулъя. Ялуулахын тулд дүүргийн намын хороонд орох ёстой. Сайн байна уу? Тэгээд дүүргээс Баянгол дүүргийн дүүрэгт нэр дэвшиж байгаа Ардчил намынхаа гишүүдийг дэмжье 28 онд мөн үү? За Баянгол дүүргээс нийслэлийн иргэдийн уралд нэр дэвшигчтэй дэмжье. Баянгол дүүргээс их хурлд нэр дэвшиж байгаа дэмжигчтэй дэмжье гэд дүүргийн намын хорооны гишүүнээр нэр дэвшиж орж ирж байна. Ойлгомжтой юу? За энэ хараа бас нэг маршуур бэлтгэлээ. Баянгол дүүргийн 4-р хорооноос дүүргийн Ардчил намын хорооны гишүүнд нэр дэвшигч даваагийн мөнх эрдэнэ. За миний утасны дугаар энэ шүү. Манай энэ одоо менежер барьдгийг 90 тэгтэг 69 гэд. За тэгээд надад саналаа хүмүүс нь тэгээд энэ дээрээ санал авах байр энэ юм байна. За одоо тэнд юм байна. Одоо бид нар байран дээр очиод те. За надтай цуг нэг 10 одоо журмын нөхөд маань өрсөлдөж байна. За түүний дотор ямар ч байсан би байна штэ. Нэрсийн жагсаалтыг харъя. За мэдээж одоо даваагийн мөнх эрдэнэ миний нэр байна. За манай нөгөө бурхны хүү дүү Бямцогтын Баярбаатар дүү дэвшиж байна. Эрэгтэй 2 квот байгаа. Тийм ээ. За тэгээ эмэгтэй дээр ч одоо энэ дүүрэгт хороон даргаар 8 жил ажилласан Дорж Тулам гээд миний ээжийн нэртэй адилхан ихч нэр дэвшиж байгаа юм байна. За би ямар хүмүүс нэр дэвшиж байгааг харуулъя. Харуулаад байж байгаа. Харуулнаа. Цуг нэр дэвшиж байгаа нэр дэвшигчтэй харуулъя. Бас шударган дээр, тийм ээ. Нэр дэвшигчтэй амжилт хүсье. Энэ ийм хүмүүс нэр дэвшиж байна гэж. Одоохон харуулаад те. За яа. Оппэй гэж. За энэ ийм хүмүүс нэр дэвшиж байна. Чулуунбаатарын мөнх сайхан гэж нэр дэвшиж байгаа юм байна. Кандагийн Пөрв сүрэн 2, 3-т нь Энх болдын Батбилэг, Ванчин хүүгийн Ганбаатар, Галсангийн Бор хүүхэн, Болдбаатарын Нарангарав, Бямцогтын Баярбаатар, Даваагийн мөнх эрдэнэ, Дагиразын Дорж Тулам, Бярууцааны Хадбаатар, Баасанживын Эрдэнэ баяр гээд ингээд 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 хүн дэвшиж байгаа юм байна. За 11-ээс 7 нэрхтэй байна. 7 эрхтэйгийн одоо 2 нь сонгогдно. Тэ? За тэгээд хэдийн эмэгтэй байгаа юм бэ хой? Нэ? За энэ манай Баярбаатар дүү бас энд явж байна. Бас нэр дэвшигч. Бурхны хөө Бямцогтын Баярбаатар. Тэгээд эрхтэй 7 байсан уу? Эрхтэй 7, эмэгтэй 4. За Баярбаатар хоёр энд явж байгаа таарлаа. Энэ нөгөө санал байраа өнөөдөр олж авахгүй маргааш олохгүй шүү дээ. Хүмүүс ч одоо хаана мэддэхгүй. Тэ. За чи бэлэн үү? Им хэвлүүлсэн үү?
одоо юм хэвлүүлдэг байсан юм байна. Мөөгийнхаасаа суралцаад явж байна. Мэдхгүй би ч одоо нүцгэр явж байсан байна. Өршөөгөрөө. За энэ юм байна. Энэ санал авахар чи энд байна энэ хараа. Энд байд юм байна. Энд. За маргааш 4-р орооны ардчилсан намын гишүүдтэй та бүхэн энд ирж нотроод гисний хажууд мөн үү? Одоо Баянгол дүүргийн прокурорын яг чанга аралдаа ардалт эргэлээ энэ бай. Энэ бай нээлттэй. Энэ хаалган дээр саналаа өгөх юм байна шүү. Тэг би сая ингээд ирээд хаан санал өгөх газраа хараад ажилдаа явж сая нэг зав гаргаад ирж байна. За тэр дүүрэг рүү бол одоо 28 онд Баянгол дүүргийн ардчилсан намынхныг ялуулаад энэ дүүргийг бас тийм ээ зэгцэлье. Шудраг ил тод нээлттэй ажиллаулъя. Дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан агчтай дэмжиж ажилланаа. Хүн амьтаа халахгүй тийм ээ. Харин Оргилын гамбагийн гар хөлүүдийг бол халнаа. Хуулийн дагуу шүү дээ. Ялагдсан намынхан тэгээд энэ байрнаас зайлах ёстой. Манай ардчилсан намыг ирэх ёстой. Ирэх хэрэгтэй бий байна шүү дээ. Өмнө нь юуг нуух вэ? Энэ Баянгол дүүрэгт чи манай Эрдэнэ хүргэнэ иргэдийн урдын дараагаар томилждаг байсан юм. Манай Эрдэнэ бороо одоо англи хэл мэдчих бол юу яцхан ахын дүүнэр. Он сурж гинэ. За амжилт хүсье ахын дүүнэр. Тэгээд ийм байхгүй юу? Эрдэнэ чи гэр бүлийн нам болгоод удаж байгаа юуг нуух бүгд мэддгээ. Тий. Тэгээ одоо энэ намд байна шүү дээ 28 онд би дүүргийн намын ороонд орсноор дүүрэгт хэнд ирчихийг дүүргийн намын орооны гишүүд өөрсдөө мэддэг болноо. Дарга мэдэхгүй мөн үү? За оролцоогоор хин их дүүргийнхаа намын ороонд хин их дүүрэгтэй сэтгэл шингэж гаргаж ажиллан тэр хүн нь дүүргийн намын ороо олох болох юм бол дундаасаа өрсөлдөөний журмаар засаг дарга болдог болноо. Ардчлалын зөрчмөр мөн үү? Хин илүү мундаг нь энэ дүүргийн засаг дарга болноо. Хин мундаг нь иргэдийн урлын дарга болноо. Тэрнээс Эрдэнэ шиг Эрдэнэгийн хүргэн болдог болохгүй. Гэр бүлийн нам байж болохгүй. Гэр бүлийн дүүрэг байж болохгүй. Мөн үү? Энэний төлөө би одоо энэ дүүргийг цэвэрлэе, зэгслэе гэж байгаа болохоос одоо би нэг дүүргийн иргэдийн уралд нэр дэвшээд дүүрэгт нэг амбицлаад байгаа юм ерөөсөө байхгүй. Чи бас дүүрэг мөрөг засаг дарга болох гэдэг үгүй юу? Болох юм уу? Чи бас бодож нэр дэвшээл дүүргийн иргэдийн уралд нэр дэвшүүл аа? Чиний амбиц юу вэ? Миний амбиц үү? За. Одоо би чи нөгөө хон хариулж явал баг болчихсон шүү дээ. Тийм үү? Тий, одоохондоо юугаач мэдэхгүй лээ. Идэж уух юм ер нь хэр байд юм бол. Одоо юу ч үлдээлгүй гусцсан байхаа тий. Бүгдийг гусцсан. Бүх газрыг гусцсан. Газар дээр нь байшин бариад зардсан. Тэгээд сургууль цэцэрлэг эмнэлэг барихаар нь Эрдэнэгийн компаниуд бүх тендерыг аваад гусцсан. Оргилын Ганбаатар хоёр сайн шааж байгаа шүү дээ. Хоёр болгаач. Шонле бозар. Ерөөсөө аймаг дүүргийг эзлээд байгаа. Тэгээд нэг дүүргийг ч гэсэн ингээд зэгслээтэй гэсэн чинь аян Баярбаатар дүү ит хоёр нэг дойрогт нэг дэвшиж байна орхи. Тэгээд яг хөө тэгээд ялахгүй яг хөө сайхан шудраг өрсөлдөө. Тийм биз дээ дарга болох гэж байгаа биш. Энэ дүүргийг намын ороог эзэнтэй болгоё. Жинхэнэ намын ороодыг гишүүдийн нам болгоё л гэж байгаа юм. За ийм байна. Тэгээд нэг юм нь хөш манай Эрдэнэ чи Америкээс ирсэн энэ дүүрэгт санал өгөх гэж хөш. Сайн байцгаана уу? Намайг таньж байгаа үстэй. За би маргааш дүүрэгт нэр дэвшижээ шүү. Дүүрэгт ойр ави ардчилсан намын гишүүдээр надад ир санал өгөх гэж хэлээрэй заа юу. Энэ байранда би дүүргийн намын оронд нэр дэвшиж байгаа. Тэгээд дүүргийн намын ороноос цаашлаад ардчилсан намын үндэсний бодлогоор нэр дэвшдэг байхгүй юу? Зүг үү? Ийм байна. За тэгсэн энэ хараа манай Эрдэнэ нэр ёстой. Аваа хүүр юм аа. Хөш одоо би хэрэгээр энэ 4-р хоног нэр дэвшсэн. Ягаад гэвэл Эрдэнэ дарга өөрөө энэ ча авгаа өгтөө бүртгүүлсэн шааж. За би бүртгэлийн энэ нэршин жагсаалтыг төв намаас авлаа. Одоо та бүхэнд харуулъя. Хараа. Дураар шааж ин хараа. За энэ хараа. Энэ их бол тэгээд энэ хүргэн нь энэ дүүргийн иргэдийн урлын дарга байсан. Энэ нар мандахын нинж бодгор гээд энэ авгаан. За ёо. Авгаан. Эрдэнэ өөрөө энэ хараа соном зунд Эрдэнэгээ 48 10 гээд энэ ч одоо Америк төрийн алба хийж байгаа хүн энэ ч ингээд намын гишүүнийхээ юг сэргээдсэн санал өгөхөөр зогсож шít ардаа 48 10 дээр энэ 47 98 дээр авгаан хүргэн нь биш хараа. Ингэж болохгүй. За ёо. За гадаад иргэн сайд бас эцгээ. Наа төрийн тусгай алба гашиж байгаа хүн чинь Монголд ирсэн ажиллаа хийхгүй тэнд Америкт Монгол татвар төлөгч бидний зардлаар Эрдэнэгийн байрны түрээсийн зардал яваад байна. Эрдэнэгийн доллараар хэдэн мянган долларын цалин яваад байна. Өөрөө нөхөр чи энд ирсэн улс төр эзэн шааж байна. Наатаа эргүүлэн дат. Энд ирээд надтай дүүргийнхаа намын орон дээр хэрэлдээ явж гин үст тэ биз дээ. Төрийн ажлыг ингэж хийж болохгүй. За ёо. Дураараа шааж гин.
Тэгээ би маргааш энд өнжин. Энд энчээ өрж тийм ээ. Энэ авиргаа одоо энд гişүү дэмжигчтэйгээ уулзч мэдлэн сурчлагаагаа хийн. Эрдэнэг санал өгвөл би лайв хийж харуулна. Эрдэнэ миний гişүү. Миний бра. Маргааш энд түрээд. Хоёулаа сайхан зоолгоё. Хөгшин хөөргөө аваад тэр Эрдэнэ заяа. Ах тэр яг ба нэг 1000 төгрөгөөр зоолох чи ганц шил хараатай заяа. Голохгүй үстэ. Ууж байгаа хэврээ юу? Бас би л өгшиг таарах гэсэн үг юу? Харавчаад намгаа шагаадах юм нэрээс олиотой хүүр юм аа. За одоо тэр ч яг манай энэ Ардчилсан намын нэр дээр ийм мэтийн шунлын болзрууд зарж идээ дуусгаж байгаа. Өнгөрсөн 2024 оны сонгуулиар Ардчилсан намаас сонгоход хүн байхгүй. Эрдэнэ манай аав шиг нэг өвгөн, манай ээж шиг нэг эмгэн хоёр дагуулад энэ Ориглын Ганбаатарт амны бөхөр шааж шít. Юу гэсэн үг вэ? Болохгүй шүү дээ. Тэгээд 24 оны орон нутгийн сонгуулиар дүүргийнхээ Ардчилсан намын бүх төлөөлөгч нарыг намаас Баянголын намаас хөөж жагаад бие даалгаж жагаад 41 суудлын Баянгол дүүргийн Монгол Ардын намд бэлгэлж шít. Тэ? Нийслэлийн 5 суудлыг бэлгэлж шít. Ингүүлэхгүй гэж би энэ дүүргийн намын ороодын гишүүд өөрсдөө асуудлыг шийддэг болохын тулд би бүр ажил болгож зорин ирж гал голомтон бодраасан Баянгол дүүргээс дүүргийн намын ороонд нэр дэвшиж байна. За маргааш 2026 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 9 цагаас оройн 19 цагийн хооронд журмын нөхдөө гишүүд дэмжигчтэй энд ирж саналаа өгөөрэй. 4 хүнийг сонгоно. Тэ. За нэгт одоо манай энэ Баярбаатар дүү Бямцогтын Баярбаатар. Чамаа хүмүүстээ бурхны хүүгээ дандуураад нэрсийн гавтгал дээр айгүй бол бурхны хүүгээ хайгаж шатчих байхгүй. Мөн үү? Тэгээ Бямцогтын Баярбаатар мөн үү? Тэ Баярбаатар. Даваагийн мөнх эрдэнэ хоёрын нэр байж байгаа. Тэгээ бусдын өөрсдөө хараад тааллаараа сонгоо. Дорж болом гэж бас байгаа шүү дээ. Тий. За тэгээд дорж болом эмгтэй ковоттор дорж болом их хэмлээ. Наран гар өөр юм блэ? Саяны миний нэр үсэн хүмүүс байгаа мөн үү? Тэгэд хоёр эмгтэй сонгох юм байна. Хоёр эрэгтэй сонгох юм байна. Тэгээ та нарын сонгоноос энэ хоёрыг хүнийг сонгоно шүү. Тий. Сонголт мэрэгэн байгээ мөн үү? Яг нь намайг сонгол би энэ дүүргийн ардчлалын төлөө ингээд бас нэг жоохон дуу хоолойгоо орилоод юм бурхны дүг дагуулаа да. Байх юм бол энэ надад шавар орж байна. Шавар орж. Хатмадаг авцарсан уу? Улс төрт бол шавар орж болох юм тийм ээ. Тий. Хатмадаг авцараа шавар ороо. За юм байна. За тэгээд Баянгол дүүргийн 4-р орооныхоо Ардчилсан намын гишүүд дэмжигчтэй 300-аад нэг гишүүн ил саналаа өгөх юм байна. Саналаа цагтаа ирж өгөөрэй. Цаагуур чинь бас худлаа өнө нэг 10к ма тараагаад байгаа сураг байна. Хинээс тарааж байгаа би мэдэхгүй байна. Мөнгөний аваад манийгаа шаан шүү бит хоёрыг зөө. Хулгайс нар хулгай мөнгө өгч байгаа. Хүнийг бас оромжилж болохгүй 10к-гаар. Тамхины мөнгө. За юм байна. Хаяг хаан уу гэвэл тийм л уланд орчоод байна. Энэ хүмүүсийг сонгосоор байгаад. Одоо энэ хоёр хүнийг сонгоод бас манай наран гарав дөржлулам эгч хоёрыгоо сонгоод бид дүүрийг сонгоод энэ хороогоо өөрчил, цаашлаад улс орноо өөрчил, Монголыг өөрчил. За тийм байна. Хоёрын багтуул цаашаа бас хүмүүс нэмэгдэнэ. За юм байна. За тийм байна. За маргааш манай Ардчилсан намын гишүүд хараа. Тэр Баянгол дүүрэг чинь тэр байна мөн үү? Одоо энд Баянгол дүүргийн прокурорын газар байна. Яг чанга гардалт наашаа явлаа. Ийшээ орлоо мөн үү? Энд санал өгөх юм байна. Аль ороод нэг харуулчих тийм хүн байгаа болов? Хүн байна уу? Тэрд нь үсвэ лавиг явж шүү. Та лавир орох юм уу? Орохгүй юу? За энд нэг хэдэн хүмүүс сууж байна. За цаашаа харж байгаарай орохгүй гэвэл. Бат нэг хэдэн хүн сууж байна. Маргаас саналын энэ тураах юм бэ те? За тийм гинэ. За ингээд бас ингээд харуулчихъя. За тэгээд манай Ардчилсан намын гишүүд би одоо те дарга болох гэж биш, хулгай хийх гэж биш. Нэг ч ихсэн дүүргийг Ардчилсан дүүрэг болгоё. Мөн үү? Мөгөрд нэгснэ. Гэрүүдийн савраас салгая. Тэ. Гишүүдийн нам болгоё. Иргэдийн дүүрэг болгоё. Хулгайч нарын савраас салгахын тулд галголомтон бодраасан Баянгол дүүрэгтэн бурхны хөө Бямцогтын Баярбаатарыг дагуулад ирлээ. Аваагийн мөгөрднийг дагаад ирлээ. Яа. За баяртай. Лайв өндөрлөө төгөө. За дүүд амжилт хүсье. За баярлалаа. Амжилт хүсье. Одоо сайхан сэтгэлдээ. За. Тийм ээ. Өтөрч очих ёстой л байж дээ. Тийм За. үзэж явж байгаа.
Би мөхөрднахыг хаан дэвшиг мэдээгүй. Мөхөрднах намайг хаан дэвшиг мэдээгүй тийм ээ. Тий. Тэгээд хоёулаа дөрвийг яах гэж таарч ирэх гэхээр бас цаанаасаа энэ бид нийс юу гэхдээ бас Монголын заяа их юм а тий. Тэглгүй яах вэ? Сайн хүмүүстэй муу хүмүүсийн дарлалт хэтэрхий удлаа. Зүг. Бид нар муу хүмүүс дэндүү дарлуулж байна. Энэ муу хүмүүс чинь идэж уухын тулд нэгчт юм байна. Сайн хүмүүс чинь өөрсдөө хөдөлмөрлөөд амьдрал ахуйгаа аваад явдаг учраас бид нар чинь нэг бие биендээ нэг долоогоод бөксийн долоогоод элдв хангай болоод шаардлага байхгүй. Тэгээд тусдаа амьдралтай хөдөлмөрлөө явж идэг. Энийг ажил хийж чаддгүй, амьдрал ахуйгаа авч явж чаддгүй. Төрд шургалсан энэ хулгайч нар бол нийлж юм идэхэд нэгдчихдээ юм байна. Тэгэхээр ингээ сайн хүмүүс чинь ганц ганцаараа дээлгүүлээд шүү дээ. За энийг маргааш өөрчлөөрэй. Их маргааш тавигдана. Яг гоо дүүргийн гişүүдийн нам дүүргийн Баянгол дүүргийн ардчилсан намын гişүүдийн нам болгоё гэж байгаа. Гэр бүлийн нам биш мөн үү? За ингээд ураагаа хэлчихэ. За Баянгол дүүргийг шундлын бузар гişүүдийн нам гэр бүлийн нам биш. Гişүүдийн нам болох зорилготой ураагаа хэлж ирж тэ. Баянгол дүүргийн ардчилсан намыг гэр бүлийн нам биш. Чин зогсчих. Ардчилсан намыг гişүүдийн нам болгоё мөн үү? За дахиад хэлье. Баянгол дүүргийн ардчилсан намыг Баянгол дүүргийн ардчилсан нам гэж хэлэх юм байна. тий Баянгол дүүргийн ардчилсан намын хороог гэр бүлийн нам биш Баянгол дүүргийн гişүүдийн нам болгоё гэж байгаа. Мөн үү? За жижиглэгэд хортой нэ ядраад нүвард. Өчигөө хэлтэ. Баянгол дүүргийн ардчилсан намын хороог За Баянгол дүүргийн ардчилсан намын хороог Баянгол дүүргийн гişүүдийн нам болгоё. Гэр бүлийн нам биш гişүүдийн нам болгоё. Ойлгосноо? гэр бүлийн намаас гişүүдийн нам руу маргааш урагшаа. Тийм байна. За окей. За ингээд дүүргээ харуулаад тийм ээ. Ингээд лайв өндөрлчихё гэж. Ерөөсөө яг дүүргийн ард шүү. 4-р хорооныхоо Баянгол дүүргийн 4-р хорооны ардчилсан намын гişүүд дэмжигчдэр журмын нөхдөө маргааш 2026 оны 3-р сарын 21-ний өглөө 9 цагаас оройн 19 цагийн хооронд ирж яг энд саналаа өгөөрэй. Дүүргийн тамгын газар тэнд байна. За лайв өндөрлөе. Тэр баяр та.